ширдгэн таарнаа турцэг маршаа толгой юнтэн таарнаа таарнаа. За намайг авирдаан цагаан хүү гэдгээ. Яагаад авирдаан цагаан хүү гэдгүү гэхээр Улаангэрийн авирдаа гэж манай өвөөгийн нэр юм байгаа юм. Би Улаангэрийн авирдаа гэдэг өвөөгийнхаа гэр оронд өссөн багасаа сургуулийн журналын нэрнээс өсвөлэл энэ нэрээр овоглогдож явсан болохоор өдий болтол би авирдаан цагаан хүү гэж нэрлэгдэж ирсэн. За манай өвөө болохоор Улаангэрийн гэдэг нэрийг 1945 оноос эхлэн Улаангэрийг Увс аймагт хөгжүүлэх энэ их том ажилд өөрийн хүч дайчлан ажилласаар 1957 он хүртэл энэ ажлыг хийж явсан байгаа юм. Ингээд их олон шавьтай болсон. Энээс Увс аймагт анхны Улаангэр гэж байгуулагдахад тэрний эрхлэгч тэрнийг санаачилж ирсэн хүн амьд авахгүй. Энээс Увс аймаг соёлын байгууллагын үүсэл тавигдаж тэр үеийн клуб байсангүй, соёлын ордон байсангүй. Энээс одоо тухайн дээрээ одоо күрэг хийдийн суурин дээр би бас аймагт анхны одоо соёлын байгууллага тавигдах энэ суурь тавигдах чинь Улаангэр гэж анхны тийм байгууллага ерөөс улстай тийм Улаангэрүүд байгуулж байсан юм байна л да. Тэр 40 оны 41 оны гэж байна. 41 он байхаа. Тэр үед тэр аймгийн анхны Улаангэрийн эрхлэгчийн Улаангэрийн эрхлэгч бол тэр манай амьд ах байсан баггүй. Нэгээс аймгийн анхны соёлын одоо тэр байгууллагын үүсдийг тавьж тэрний эрхлэгч нь байсан юм баггүй. Улаангэрийн бөөргээд бууц байсан. Ямар өчтөм гэсэн чинь энд олон хүн цуглуулж шийж үжиг тоглодог, концерт тоглодог, дуу хуур сурдаг, үжиг таанц сурдаг энэ ийм соёлын төв байдаг учраас Улаангэр гэж нэрлсэн юм. Яагаад Улаангэр гэсэн юм бэ? Тэр сумын нүүгээд зүүн тусланд барьдаг гэрээ авчираад намарт тэнд бариад улаан тууцаар тэр гэрээг ингээд чиглэлд юм байна л да. Тийм учраас тэр олноос онцгой содон гэр учраас хүмүүсэнд одоо цуглаж Улаангэрт очиж цуглаж бүжиг таанц сургад тэнд одоо бүжиглдэг барьдаг юм байсан байна л да. Би тэрийг үзээгүй юм чинь. Тийм л юм л одоо надад сүйд нь би яагаад Улаангэр гэж хэлсэн юм, ямар учиртай бууцын энд ингээ байж идэм тусгай зүйлийн том тавцсан болгоо засчихсан тийм бууц байсан. Одоо ч байгаад байна. Тий. Авирдаа гэдэг хүн бол Увс аймагтаа Улаангäраас эхлээд урлагийн байгууллагаас эхлээд Улаангэр буулгаад Хархрамонд Улаангэрийн суурийг тавиад тэр сумын 40 онд одоо дараалын сум тэнд төвлөрч эхлээд за ингээд энэ бүх асуудлыг шийддэг ийм их шийдэмга их зөрөгтэй төгссөн сургууль Эрдэм ном хөгжим бүжгийн мэргэжил хаана кинод болсон бүүмэд өөрөө тийм их ухаалаг хүн байсан байдгийг надыг ажилд их дадлгаж өгч би тэр үед одоо сумын нарийн бичгийн дараагаас сүйд намын дарга хүртэл одоо бүх тэр засгийн албанд шатараас нь тийм албыг бүгдээр хийсэн хүн би. Тариалагчдын улсын зөвлөгөөнд улсын зөвлөгөөнд оролцох хүртэл намайг татсан түчсэн тулсан эрдэмтэн мэргэжилтэн хэмбэ гэхлэ түмэн олон болоод түүний дотроос авирдаа гэдэг хүн бол одоо Увста чивэг улстан чивэг алдардаг банавсан. Урлагийн байгууллагад суралцаж яваагүй. Гэтэл өөрийнхөө хүний сэтгэн бодох чадвар бүтээх үйлс алдар аваад хүргэдэг тийм их ад жаргалын завшаанада бас заяадаг тийм байсан юм байна.
Би алуу хашиж яхад над их сонин. Их сонин. Би тэрийг сонирхдаг. Тариалан сумын 3 дугаар үегээд нутаг гоожортой хэрэгдэг. Газар тэр 3 дугаар багт гарчхад ухуулагчаараа үжихт би сумын дараах хүн нэгдэж хөдөлгөөний тухай ярьж ирсэн. 50 хэдэн онд Оросуудын төлөвлөгөөгээд тэгжэд л авирда хууртагаад Көгжинтайгаар ирчихсэн. Бригадын төвөгчд 3 айлд ирчихсэн. Көгжинтайгийн жил би муртаа тэр үед машин байгаагүй. Орж ирлээ. За тэгээ самуудаа одоо ингээд дарах гээд намайг ингээд. Заримдаа авирда надыг их сонин. Миний хадам гिचсэн авч идэв. За. Заримдаа би хөргөнөө утсан явж идэв. Я жог их хотнарыг. Тэг. Санаанд ороод зүмгийн чанар гэж дуу байдаг шээ. Тэр дууны төвийг хамтдаа. Уулж өгд болохгүй. Ой, дижэн. Тийя даа. Ой, это трясая. Ирээд ханаад энэ адилгаа бүтэс хошоо байцчихсан. Цагаан тул байцчихсан. Тэгээд хаахад өрөөд цаатаа бүгд. Одон ахтыг танаатай бүгдээрээ. Тэгээд энэ олон хүнтэй үлдэчээр хариуцж чаддаг байна. Кенгиз багын засаг дараах. Санда гэж Ирка баян санда гэж тэр багын дарга гэжсэн. Тэр багын дарга ирээд манай багын концерт. Тэр өргөн айцлтын концерт энд та нарыг сумын удирдлагуудыг урьж яана гэсэн. Ажилдаа гарч ирчихэд тэгээд бид яах мэдэнэ мөртөө шуугаад хэдэн хүн очиад үзсэн чинь нөгөө өргөн айцлтын нөгөө эмэгтэйчүүд октод хүүхдүүд бүгдийн тусгай урлагийн концерт тоглодог, хөгжим зурсан. Ийм томаахан ажил зохион байгуулжсэн. Тэр бүгдээ одоо бид сонирхоод баяр хөөр болоод уулзаагаа эмэгтэйчүүдийг уулзууллаа. Урлаг соёл сургалаа. Эд их дуудууртаа сайхан иргэд байд юм байна. Болоод ингэж. За тэгээд тэр одоо баяр хүргээд тэр концертын үзээд ямар ч бэлтгэл юу аваад тав сурган хүмүүжүүлсэн. 90 юм сурган хүмүүжүүлэхдээ авирда гэдэг хүн бол асар их сони. Нэгдээ яаж хөгжүүлэх вэ, бэлчүүлэх вэ гэж яддаг. За. Тэгсэн дээр Оватын Цахарганов гэдгээс чулуу
шатаагаад шохон үйлдвэр байгуулад хэдэн залуучдыг татаад цөм хуурчин одоо энэ хуурчин нэмээ хүртэл одоо тэнд очсон. За шохоодэлчгээд за нэг шохоо битгээ хөдөлж яав. Манай шохоо стандартаар таарлаа гэдэг. Ингээд ерэн дээр юм сэдэх бодох чадхын хувьд бол асар их сонио. Тэгээ байж зүйл за бас суманд одоо намын товчааны гişin байсан өндөр бата гэдэг. Одоо тэр психотерапи наав. За тэр явж ирдэг. Гэнэ цаатха авирда чинь энэ довтнэх газар ухаж ийнэ. Гоо ямар өргөтэй даалгавартай хүмэн гэсэн. Гоо яварч байхгүй гэсэн. Тэнд чулуун өрс нэ тийм өртөс гаргаад ухаад би шинжилгээнд явуулж гээд ирлээ. Түрүү шохоогоо шинжилгээнд явуулчихсан. За ингээд энэ бөлөг хамтарн бүрлдэж тэр төрөл бүрийн урлагийн ав ясуулдаг юм юунуудыг зохион байгуулдаг эзэн одоо авирда байсан. Тэгээ байж атал сүйд нь авирда тэхгүй юу? Буурал маань гоо чиний нөгөө кэжсэн зүйл зөнийг чинь дуу болгодог гэж энд вэ? Нэг юм кэчгээд байна вэ нэ? Энэ хооронд мандлинд кэчгээд байна. Гэдэг юм. За тэгээд тэр хартаа сарлаг гоожуртын юу гэдэг дөө тэндээс тэр Эдлийн бололтоо сарлаг. За тэр нэг Эдэн олон сарлаг. би одоо тэр дөө за нам сэтгэн бод хүн алуудаг. Туяа нэг юм магтад уу. Хонконг магтаад гэдэг. Ийм их соёотой юмнуудыг оролдоод тэгээд за ингэж удаг бодоод байхдаа тэгээд нутгаан бодоод их орнон бодоод ингээд тэрийн залуухан найз залуухан нас бас байсан учраас тэр нутаг одоо дурсчаад гин одоо их сон тийм юмнууд байж байгаа л да. Тэгээд нэг юу аасан тэр амьдруулад баяжуулаад сүйдэн тэгээд жомбон их орнда ярих яаж үглээ. Тэгэхээр ер нь тэр уртнаас удаан жаргаж явах хугацаанд ер нь 72 онд бурхнаар хүн болсон танаас урд бол түүхэн бол ер нь амьд түүх одоо энэ
их юм үлдэх, их юм бодох, их юм сэдэх чадвартай тийм боловсролтой сайхан байх. Тэгсэн тэгээд за гоо на ах дэвч цом молдаа байна. Молдаа хязгаарлаж байна. Та ягаад тэр номоос суралцав? Тэр хайрын болог. Тэр урхнаа ном байсан тэр хамаагүй. Би энэ түмэн олноо дунд энэ соёлын ажил бас их эцсийн яриад үед очиод бас үлдэх дурсах дуутай хууртад үлдэх талаас нь гэж. Ингээд байсаа хөргөн. Тэгээд бидний ингэдэг за тэгээд одоо манад ирээд хондог. Одоо сумын төвд яриад хоноод надад хэлдэг. Чи тэр ажлаа ингээд зохион байгуулад үдэл судлал соёл урлаг гэдэг юм чинь гүнээ сэтгэл зүг өөд татдаг. Гүнээ хөдөлгдөг мотор юм шүү дээ. Тиймээс энэ ажил одоо их олон төвнийг л татах хэрэгтэй байна. Энэ марксизм, ленинизм энэ дөрөндөө даахла тэдний хайрцаг багтаамж номын үзэг учраас ногоотоо шилэн нуугааг учраас тэрийг хүндрэхтий ил бараа тод юмар баримттай жишээтэй юмар ингээд үлдэх хэрэгтэй, дуусах хэрэгтэй, дуулах хэрэгтэй, хуурдах хэрэгтэй. Алтан гэргээ. За дараагийн омог болох Шава омгийн алтан гэргээг энэний хүний мороор олон шавнар нь улсын тэргүүний уран сайхан соёлын тэргүүний ажилтан зэрэг өндөр одоо цол хүртсэн. Улсын одоо алдартай бийч, ардын бийч Зинамитр гэж хүн байна. За минь Мөнгөн, Цэнд, Жамсран гээд олон хүн бол энэ хүний араас одоо гарч соёл урлагийг хөгжүүлэхэд ёстой үнэтэй хувь нэмэр оруулсан ийм хүн байсан юм аа. За тийм учраас би өөрөө 90-ад оны үед сумын засаг дарга гараа ажиллаж байх үедээ Авирдагоо нэрэмжит ардын язгуур урлагийн наадам гэдгийг бол суманд анх удаа зохион байгуулсан. За энэ бол тухайн үед манай суманд анх удаа зохион байгуулагдсан хэдий ч улс аймагтай анх удаа байсан. 90 Монгол улсын хэмжээнд ч гэсэн тухайн үед язгуур урлаг бас нэлээд орхигдсон ийм цаг үед бид нэр тийм алдартай хүний нэрэмжит арга хэмжээг одоо зохион байгуулж явуулж байсан юм аа. За тэгээд тэр юугаараа бол бид нэр бас тодорхой медаль гаргаж тусгай удирдамжтай ингэж одоо энэ арга хэмжээг 2 жил тутамд явуулж байснараа бол залуу хойч үед бол ардын язгуур урлагийг эзэмшүүлэхэд бол энтэй хувь нэмэр оруулсан ийм одоо арга хэмжээ болсон гэж үздэг. За тэр чанараараа манай сум тухайн үедээ урлаг соёлоор нэлээд алдаршиж аймагтай соёлын 3 хоног хийгээд улмаар Монгол улсын хэмжээнд анх удаага хөдөө сумаас усад соёлын одоо өдөр зохион байгуулж энэгээр бол урлаг соёлын олон одоо тэргүүний хүмүүс төрж байсан ийм учиртай юм аа.